За манай мөрийн хамар дээр дурлал гарсан. Нэг хүн тойрол дурлаад байгаа болтой. Тийм. Хоёр гарсан гэдэг чинь юу гэсэн үг? Нэгэнд дурлаж нөгөөд нь дурлуулсан юм болов? 안녕하십니까 뭉친 байна. За өмнөх бичлэгээрээ сүүлийн үед тренд болоод байгаа. Та нарыг харж байгаа шиг ийм шилэн юм шиг харагддаг ийм загвар байгаа. Класс морбизмын талаар хаанаас үүсэлтэй, хаана хамгийн их ашиглаж байгаа талаар та бүхэн танилцуулсан байгаа. За тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Photoshop дээр класс морбизмыг хэрхэн хийх талаар та бүхэндээ зааж өгөх болно. За тэгвэл шууд хичээлдээ орцгоё. За өмнөх хичээлдэр хийсэнчлэн класс морбизмыг ашиглаад нараатай хамт онлайн сургалт гэдэг сургалтын постерыг болохоор нэг хуудсанд багтааж хийсэн байгаа. Мөн ялгаагүй Instagram пост хэлбэрээр оруулахаар ийм дөрвөн хуудас постерыг бас мөн класс морбизм ашиглаад хийсэн байгаа. За бүгдээрээ хамгийн ихний хуудас байгаа энэ класс морбизм ашиглаж хийсэн энэ постерыг хамтдаа хий. Постэр хийхдээ хамгийн их нь ямар сайзээр хийх вэ, хаана оруулах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. За энэ Instagram-д оруулсан сайз учраас интернетээс болохоор Instagram post size гэх юм бол за энэ гурван төрлийн сайзаар гарч иж байгаа. За энэ болохоор босгоо хэлбэрийн 4.5 бас 1 гэрцэг 1 буюу 1080 пиксел бас 1080 608 пиксел гэсэн энэ гурван төрлийн сайзаар болохоор одоо Instagram пост оруулж болж байгаа. За бүүнөрөө 1080 1350 пиксел энэ сайзаар хамтдаа хийя. За тэгвэл Photoshop-оо нээгээд за keyboard хэсгээс болохоор Ctrl N буюу shortcut nav document хэсгийг гаргасны дараа за дээр байгаа present хэсгээс болохоор web гэсэн хэсгийг сонгоод бидний саяных 1080 1350 пиксел гэсэн хэмжээсээ оруулах байгаа. За энэ дээр болохоор босоогийн сонгоод босоо дээр нь болохоор 1080 1380 хэмжээсээ өгөөд за artboard-ыг ашиглахгүй учраас check-ийн хөлөөлаад за resolution 72 color mode нь RGB сонгосон байгаа. Web-ийг дарах юм бол автоматар social-д оруулах учраас RGB color мөн 72-ыг сонгогддог байгаа. За тэгээ grade. За бүгдээр хуудас нээсэн байна. За интернетээс болохоор бүгдээрээ за YouTube руу орох юм бол Мандуул подкастын наран чив гэх юм бол гараад ирж байгаа харж байна. За тэгээд энэ чинээс болохоор за ингээд наран чимэг их чинь зургийг нь болохоор SS хийгээд за жоо гайгүй зургийг нь тий. Яг SS хийгээд жоо видеоноос SS хийж байгаа хэцүү. За бүгнээрээ за скриншот хийгээд энэ зургаа болохоор Photoshop руу оруулаад ирнэ. За тэгээд бүгдээрээ сайзн дээрээ тарах хэмжээгээрээ татаад за энэ зураг өнөөдөр болохоор класс морбизмын талаар хамтдаа сурах гэж байгаа. За тийм учраас за бүгдээрээ энэ онлайн гэдэг текстүүдийг болохоор шууд хуулаад аваад ирье. За V үсэг shortcut-наас V буюу move tool-ийг сонгосны дараа shift үсгээ дарж агаад энэ текстийг энэ зураг мөн онлайн зураг сургалт гэснийг нартай хамт гэдгийг бүгдийг ингээд select хийсний дараа хөдлөх юм бол за болдгоо. За гэж байгаарай. За нартай хамт энэ текст энэ ном. За shift дарж агаад онлайн сургалт тгийг хамт сонгоё. За ингээд сонгосны дараа Ctrl C за постер руу очоод Ctrl V. За сайзыг нь болохоор жоохон багасгаж. За энэ хэсгийг болохоор за ямар та шууд копидод ингээд оруулаад ирсэн байна. За энэ хэсгийг болохоор жоохон жижигрүүлчихье. За би миний яг хаана юу дараад байгааг та бүхэн энэ shortcut-ыг хараад бас мэдэх боломжтой байгаа шүү. За одоо энэ чинь болохоор ийм маш олон ийм текст байгаа шүү дээ. За энэ текстийг болохоор энэ чинь байрлуулж үзье л та мөнөөрөө. За энэ текстийг Ctrl C, Ctrl V за энэ хэсэг дээр авчираад за ер нь бол ингэж байрлуулж болох уу гэх юм бол болно. Гэхдээ та хүн хартаа яг го зураг нь бүх юм байгаач энэ хэсэг дээр нөгөө текст байрлахаар уншихад жоохон юм хэцүү уус маш олон текст байгаа. Тэгээ ард нь болохоор нөгөө
одоо ингээд замцсныхын дээр миг харагдаж байгаа учраас энэ текст нь болохоор яг уншигдхийн үед уншигдж байгаа сайн уншигдахгүй байгаа. Тийм учраас класс морфизмыг ашиглаад хойно класс морфизмыг ашиглах юм бол энэ текст маань илүү ингээд сайн уншигдах байгаа. За бүгдээ keyboard-наас U үсэг буюу rectangle-ийн болохоор дөрвөлжингийн rectangle-ийг сонгоод за энэ цагаанаар болохоор за энэ хэмжээнд ингээд box ингээд гаргая. За пилийн болохоор цагаан өнгөөр, stroke болохоор байхгүйгээр сонгосны дараа за ингээд цагаан өнгөтэй болж байгаа шүү дээ. За тэгэх юм бол rectangle-ийнхаа болохоор layer хэсгээс болохоор хамгийн доор тэг мөн зурагны яг дээр авчиж байршуулна. За тэгээд бидний сайн нэг текстүүд байгаа шүү дээ. Энэ текстүүдийнхаа болохоор өнгийг ингээ хар болгочихсон. За яг гоо ингэж бас энэ текстүүдийнхаа бүр ингээ сайн харагдахаар ингээ шийдэж болно. За энэ текстийг нь жоохон багасгаад. За энийг болохоор текстүүдийг бүгдийг сонгосны дараа Ctrl G үсэг дарах юм бол энэ хэсэг маань болохоор групп болно. За энийг нь болохоор групплээд текст гэж биччихье. За харах юм бол нүдийг нь дарах юм бол алгуулж харна. За энэ текстийгээ сонгосны дараа миний хувьд болохоор голлуулах хэрэгтэй шүү дээ. Текстийгээ сонгоод үндсэн бэкграундын контрол дарж байгаа сонгох юм бол хоёлаа ингээд select хийгдэнэ. Тэрний дараа болохоор энэ центрлэх хэсэг нь идэвхтэй болно. За ингээд голлуулчихъя. За ингээд голлуулад мөн ялгаагүй rectangle буюу box-ыгаа бэкграундтай бас ингээд голлуулна. За энэ ингэж хийх юм бол текст нь үнэхээр сайн ингээд харагдаж бас болж байгаа. Гэхдээ өнөөдрийн хичээл дээр сурах юм нь болохоор класс морфизм ашиглаад энэ текстийг илүү сайн харагдахаар хийх гээд байгаа шүү дээ. За өнөөдөр энэ хүртэл бол ямар ч шийдэж чадах байх гэж бодож байна. За тэгвэл эндээс эхлээд класс морфизмын талаар хамтдаа суръя. За яаж хийх вэ гэхээр бүгдээрээ өмнө нь сурсан клипэн маск бас caption blur гэдэг хоёр зүйлээр ашиглан энэ класс морфизмыг хамтдаа хийх байгаа. За буцаад Photoshop руу гачи. За харах юм бол одоо rectangle буюу энэ box маань байгаа шүү дээ. За одоо яг уу гэхээр үндсэн зураг маань болохоор энэчнээ байрлагдаж байна. За энэ болохоор энэ зургаа болохоор shortcut-наас keyboard-наас болохоор Ctrl G за copy хийгээд за энэ хийсэн зургаа болохоор энэ rectangle-ийнхаа хамгийн дээр нь аваач чинь. За тэгэх юм бол энэ layer-ыг харах юм бол манай хуулсан зураг маань болохоор дээр нь гараад rectangle болохоор ингээ харагдгаа болчихж байгаас. За тэрний дараа болохоор энэ rectangle-ийг болохоор дээдлийн зурган дээр нь болохоор бүгдээр маус хоёроо дарна. За маус хоёроо дарахтай их учиртай. За хуулсан зургаа rectangle буюу цагаан одоо боксынхаа дээр нь болохоор тавьсан байгаа. За үүний дараа болохоор энэ зураг дээр болохоор маус хоёроо дарна. За хаана дарахаас шалтгаалаа өөр байгаа. Энэ зурган дээр дарах уу, энэ нүдэн дээр маус хоёроо дарах уу, эсвэл энэ layer энэ зургийнхаа энэ текстийн одоо энэ хоосон хэсэг дээр дарах уу, өөр тохироо гарч ирнэ. За мөнөөр болохоор энэ хэсэг дээр маус хоёроо дараад доошоо явуулах юм бол grade clip mask гэж байгаа. За энийг дарах юм бол бидний сурсанчлан зураг маань болохоор энэ rectangle энэ хайрцаг руу болохоор дээр нь ингэж орчиж байгаа гэсэн үг. За бүүнөрөө энэ clip mask-ыг болохоор яаж хийхийг араахан сураагүй байгаа, мэдгүй байгаа хүмүүс байгаа бол энэ бичлэгийг үзэх юм бол илүү нарийн гарцрах байгаа. За бүгнээрөө энэ зургийн нүдийг ингээд дарах юм бол нөгөө rectangle маань болохоор бүр байрлаж байгаа. За үүний дараа яах вэ гэхээр энэ зурган дээрээ болохоор бүгдээрээ энэ фильтр хэсгээс blur хэсэг рүү ороод caption blur энэ хэсгийг өгөх байгаа. Энэ эффектийг өгөх, фильтрийг өгөх байгаа. За өгөх юм бол за энэ нэг юм за өгөх юм бол ийм түүл гачрна. За харах юм бол caption blur гэж байгаа. За харах юм бол бүгдээрээ энэ preview-ийг дарах юм бол check-ийн дарцсан байх юм бол энэ чинь бодитоор ингээ харагдах байгаа. За тэгээд энэ радиусыг нь болохоор бүгнээрээ тохиромжтой хэмжээгээр ингээд өөртөө өгөөрэй. Яг хэдийг өгөөрэй гэсэн зүйл бол байхгүй.
За бүгдээр анзарч байгаа үстэй тий. Нөгөө бидний өнөөдрийн сурах гэж байгаа капшн блүр маань болохоор ингээд гараад ирж байна гэсэн үг. За тэгээд ямар хэмжээтэй өгөхөө өөрөөсөө мэдрэмжээрээ өгөх болно. За миний хувьд болохоор за 10-ыг өгчээ. За 10-ыг өгсөний дараа окей дараа. За текст маань болохоор хар болох зүй учраас за бүгнөрөө буцаагаад цагаан болгоё. За бүгдийг сонгоод shift дарсны дараа color хэсгээс цагаан өнгийн сонгоод. За бүгдээрээ анзарч байна уу? Нөгөө өнөөдрийн сурах гэж байгаа класс морфизмыг болохоор одоо ингэж ашиглаж байна. За энэ зургийг ингэ арилгах юм бол нөгөө box маань болохоор байгаа. За ийм зарчмаар хийх байгаа. Ялгаагүй нөгөө rectangle болохоор бүгдээрээ дээр нь дараад за илүү өнцгийг нь болохоор бүр дугуй ч юм уу ингэж болгож болно. За тэгээд маус хоёроо rectangle дээр дарах юм бол layer style хэсэг гарч ирнэ шүү дээ. Энэ дээрээс болохоор бүгдээрээ одоо stroke хэсгнээс болохоор stroke жиглсэний дараа хар өнгө биш цагаан өнгийг сонгоод за color биш gradation хэсгийг сонгосны дараа харах юм бол иймэрхүү болно. За тэрний дараа болохоор gradation хэсэг рүү ороод бүгдээрээ basic гэсэн color-ийн энэ хоёр дахьыг нь сонгоно. За тэгэх юм бол яаж ийм вэ гэхээр дээд хэсгээрээ болохоор stroke орохгүй, доод хэсгээрээ болохоор ингээ орж байгааг харна. За энэ англи хэсгээр болохоор ингээ зүг чигийг ингээд өөрчилж болох байгаа. За ингэж өөрчлөөд за ингэж өөрчилж болно. За ингэж өөрчилсөний дараа scale-ийг бас ингэж өөрчилж болно. Том жижигийг. За тэгээ size-ийг ингээд өөрчлөх юм бол том жижиг болж байна. За тэгээ бүгдээрээ өөрсдөө мэдрэмжээр болохоор өгөөд за size-аа өгсөний дараа за миний хувьд болохоор opposite хэсгийг багасгах юм бол за нэг юм энэ хэсгээс болохоор нэг гэрэл туссан юм хүрээтэй илүү тодорч өгж байгааг харж байна. За 5 биш миний хувьд 3-ыг өгч. За тэгээд opposite-ийг нь болохоор за 50-аар өгье. За тэгээд окей дарах юм бол за өнөөдөр болохоор класс морфизм ашиглаад энэ текстийг болохоор илүү ингээд сайн уншигдахаар ингэж хайрцаглаж класс морфизм хийлээ. За бүгдээрээ болохоор пост руу голлуулах ч юм уу энэ засвараа хийж болно. За миний хувьд болохоор энэ постэр дээр энэний дараа юу хийсэн бэ гэхээр за энэ зураг байгаа шүү дээ. Зургаа болохоор зургийг болохоор бас фильтр хийсгээс энэ noise хэсэг рүү орохын add noise-ийг өгөөд энэ болохоор маш их байгаас ийм их өгөхгүйгээр нэг орчим 4 орчим юм уу за 5-ыг за тэгээд энийг чеклээд мөн энэ ялгаагүй чеклсний дараа харах юм бол ялгааг энэ таг нь харах. Зүгээр энгийн зураг жоохон noise өгсөн зураг. За noise жоохон өгчих юм бол илүү энэ текстүүд маань болохоор жоохон тодорч харагдаж байна. За тэгээд энэ постэр маань класс морфизм ашиглаад энэ хүү бэлэн болж байгаа. За өнөөдрийн бичлэгээрээ класс морфизмыг ашиглан постерыг гаргахыг хамтдаа суралцлаа. За сүүлийн үед маш их тренд болж байгаа зүйл учраас бүгдээрээ трендээс бас яаж хоцрох вэ те. За класс морфизмыг ашиглаад бүгдээрээ өөрсдөө хэрэгтэй постерыг хийгээсэй гэж хүсэж байна. За энэ хүртэл бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. За дараагийн бичлэгээр ч гэсэн дамжуулаад танд хэрэгтэй зүйлсийг амархнаар зааж өгөх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баяртай байна. За нэг пост дээр болохоор класс морфизмыг болохоор хэдэн удаа хийсэн ч болно. За бүгдээрээ юу хэсэг дарсны дараа ellipse буюу дугуй дүрсийг зураад за өнгийн нь болохоор ямар ч өнгө байсан бол цагаан. За stroke-ийг нь болохоор байхгүй гэр болоод за сонгочих. За мөн ялгаагүй энэ зургаа Ctrl G copy хийсний дараа ellipse-ийнхаа дээр нь тавиад за тэгээд бүгдээрээ shortcut-наас болохоор alt штэ тий. За бүгдээрээ MacBook хэрэглэдэг хүмүүс болохоор option-ыг дарах юм бол энэ хэсэг дээр mouse аваачаад option-ыг дарах юм бол clip mask-ыг болохоор шууд хийж болох байгаа. За clip mask-ыг шууд зураг руугаа хийсний дараа энэ зурган дээрээ болохоор за бүгдээрээ блүр хэсэг рүү ороод caption блүрийг мөн ялгаагүй гэх юм бол энэ
мөн класс морфизмыг ингээ ашиглаж болно. За бүгдээрээ энэ эллипс хэсгийг сонгосны дараа Ctrl T хэсгийг дарсны дараа хөдлөх юм бол хаач энэ класс морфизм маань орж байгааг бүгдээрээ харж байна. За мөн ялгаагүй энэ rectangle-ийг ч гэсэн өнөр зургийн дарж байгаа сонгох юм бол нөгөө класс морфизм маань болохоор сонирн болж штэ. За тийм учраас rectangle-ийн сонгосны дараа Ctrl T Ctrl T ухарч агаад за rectangle-ийг сонгосны дараа Ctrl T за ингээ хөдлөх юм бол хаач нөгөө шилэн юм шиг